Тийм, Qs маань бол 11 цагаас уламжлал ёсороо эхэлнэ. Тэгэхээр өнөөдөр бид нар Qs-ээс өмнө зочноо шууд авъя гэж бодож байна. Өнөөдөр Арт Кредит банк бус санхүүгийн байгууллагын дижитал хөгжил эрхэлсэн захирал Алтан Үлзий студиуд ирсэн байна. Тэгээ бид бол дижитал хөгжлийн талаар бас илүү сайхан мэдээллийг авах болов гэж бодож байна. Өглөөний мэндийг хүргэе танд. За та чихвчээ зүгээд микрофон уртаа ортуулаад дутаасаараа манаас сэтгүүлч студийн хаалгыг бас хаагаад өгөөрэй. Дутаа хагцсан байна. Баярлалаа. За өглөөний мэндийг хүргэе. Би таныг ерөнхийдөө танилцууллаа. Гэхдээ та өөрийнхөө аялал дэлгэрэнгүй танилцуулаад өнөөдөр хоёулаа ярианд орё тий. За өглөөний мэндийг хүргэе. За утсан. Энэ сайхан тийм бол анх удаага энэ танхимд ирж байна. Тэгээд урьж оролцуулж баярлалаа. Намайг Алтан Үлзий гэдэг. Сая би хаалгаар орж ирж байхдаа та намайг танилцуулгыг сонссон. Тэгээд таны хэлсэнчлэн Арт Кредит банк санхүүгийн байгууллагын дижитал хөгжил эрхэлсэн захирал албан тушаалтай. Тэгээд өнөөдөр манай Арт Кредит банк санхүүгийн байгууллага 15 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Тэгээ бас нэг баяр хүргэе. Олон арга хэмжээнүүд, олон одоо юунууд дунд л бид явж байна. 15 жил болцсон байна. За тэгэхээр таны хувьд бас хизэнээс ажиллаж эхэлсэн бэ? За мөн одоо Арт Кредит банк бус компанийн талаар бас гоё өнөөдөр ойн баяр болж байгаатай холбоотойгоор тий дэлгэрэнгүй сайхан танилцуулбал. Тийм, миний хувьд бол яг би өөрөө математик эдийн засгийн мэргэжилтэй. Тэгээд арт санхүүгийн нэгдлийн том баг гэр бүлт нэгдээд бол 2 гаруй жил болж байгаа. Тэгээд Арт Кредит банк санхүүгийн байгууллагын бас бусад банк санхүүгийн байгууллагаас ялгарх давуу талууд гэж бол байгаа. Мэдээж хэрэг Монгол улсад чинь одоо 580 банк санхүүгийн байгууллага байдаг. Түүн тэр дотроо 70 нь болохоор финтек буюу одоо мэдээллийн технологи суурилсан технологиор үйлчлэгээ явуулж байгаа. Тэдний нэг нь Арт Кредит. Тэгээд Арт Кредит бол бас нэг давуу тал нь одоо Монголын хөрөнгөний биржийн бүртгэлтэй буюу нээлттэй компани. Одоо официалт компани гэж явдаг. Тэгээд бидний яг бүтээгдэхүүн үйлчлэгээ яаж хүргэж байгаа вэ гэхээр Арт ап буюу бидний одоо сүүлийн 5-6 жил бүтээсэн одоо бидний мөрөөдөл, амбиц, хүсэл тэмүүллийг агуулсан нэг бүтээгдэхүүн байгаа. Бидний зорилго бол супер ап бүтээн гэж анх эхлүүлж байсан. Тэр Арт апаараа дамжуулаад тэр бүх бүтээгдэхүүн үйлчлэгээ хүргэж байгаа. Тэгээд өдрөөс өдөрт бүтээгдэхүүн үйлчлэгээ улам сайжруулад, нэмбайруулад одоо харилцагчтай илүү ойрхон болгох гэж хичээгээд явж байгаа. Тэгээд энэ жил ч гэсэн 15 жилийн ойн хүрээнд бас олон ажлуудыг төлөвлөсөн. Тийм байна. Та бол дижитал хөгжил эрхэлсэн захирал. Тэгэхээр сүүлийн үеийн Арт одоо Кредит банк бус санхүүгийн байгууллагын дижитал шилжилт одоо хөдөлгөөнд өрнөсөн хамгийн онцлог хайлайт зүйл гэвэл та юуг онцлох бол? За дижитал шилжилт гэхээр нийтээрээ бидний ойлгодог зүйл болохоор яг дэлхий дээр санхүүгийн үйлчлэгээ бол нэг сүүлийн 60-70 жил бол нэг огцон мөрчлөгдлөө шүү дээ. Юу одоо Монголд бол 20 жилийн өмнө байсантай харьцуулахад одоо шал өөр болчихсон. Харилцагч бол салбар дээр очихгүйгээр банкны салбар дээр очиод очрлоод байхгүйгээр бүх бүтээгдэхүүн үйлчлэгээ авдаг болчихсон. Арт Кредитийн үйлчлэгч гэсэн харилцагч 100% зайнаас авч байгаа. Зайнаас бүртгүүлээд одоо танин баталгаажуулалтаа хийгээд зээлийн бүтээгдэхүүний 10 секундын дотор ер нь бол өөрийгөө шалгуулад авчдаг. Тэгэхээр 10 секунд. Бүх бүтээгдэхүүн үйлчлэгээ ер нь бол дижитал хэлбэр рүү шилжүүлсэн. Тэгэхээр дижитал шилжилт гэдэг дээр болохоор харилцагч зөвж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгийг дижитал хэлбэрт шилжүүлэхээс гадна дотоод бас процессын асуудлууд гарч ирдэг. Бид нар дотоодын одоо банкны үйл ажиллагаа, банкны санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа гэж дотор маш олон процесстэй. Дийлэнхтэй одоо манай санхүүгийн байгууллагууд финтек хэлбэр рүү шилжсэн одоо дижитал шилжилт гэж байгаа гэсэн дотроо бол одоо маш олон одоо гар ажиллагаатай процессууд байсаар байдаг. Тэгэхээр бол санхүүгийн байгууллага бас нэг том сорилт нь тэр дотоод процессуудыг автоматжуулах, дижиталжуулах гэдэг хэсгүүд явж байгаа. Тэрэн дээр бол бид нар бас нэлээд өндөр ач холбогдлогууд ажиллаж байна. Таны түрүүний асуултанд дотор ямар гол хайлайт байна вэ гэсэн. 2-7 хоногийн өмнө хаа бид яг 1-7 хоногийн дотор 2 олон улсын стандартыг гардаж авсан. Тэр нь болохоор юу байсан бэ гэхээр нэгдүгээр болохоор бид мэдээллийн аюулгүй байдлын олон улсын стандартыг баталгаажуулж авсан. Тэгэхээр яг бид нар бүх зүйлийг одоо дижиталжуулаад эхлэе. Дээрэс нь харилцагч бид одоо өдөр тутмын амьдралдаа бүх зүйлээ нэг юм ухаалаг утсан дээр явуулаад ах чинь тэнд бол мэдээлэл өдөр бүр цугларч идэг. Нэг газар одоо мэдээлэл цугларч идэг. Тэгэхэд мэдээлэл цуглах тусмаа мэдээллийн аюулгүй байдлын эрсдэл үүсээд байгаа. Тэгэхээр бид бас харилцагчдынхаа мэдээллийг хамгаалах үүднээс мэдээллийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог олон улсын стандартад хүргээд олон улсын стандартад одоо батламжаа авсан байгаа. Эхнийх нь хайлайт. Хоёр дахь нь болохоор бид маш таатай мэдээ. Энэ бол маш чухал тийм. Ер нь бол мэдээлэл алдлаа гэсэн бас зүйл мэрсээр гардаг. Тэгэхээр хэрэглэгч бол бас нэг жоохон тодорхой хэмжээний айцтай байдаг байсан болвол өмнө нь гэхдээ өөр зүйл өөр одоо нийгэмд гарч исэн. Тэгэхээр танаа одоо банк улсын хувьд бол яг энэ олон улсын стандартыг авсан байх нь байна тийм үү?
Хоёр дахь нь гэх юм бол одоо IDC-XS буюу дижитал харилцагчийн туршлагын дижитал олон улсын стандарт гэж байгаад байгаа. Тэн дээр болохоор яг зөвхөн Монголд бол миний бодож байгаагаар гарын 10 орнд багтах байгууллага санхүүгийн гэлтгүй байгууллагууд аваад нэвтрүүлсэн байдаг. Тэгэхээр энэ дээр энэ стандартыг бас нэвтрүүлээд бас одоо мэдээллийн аюулгүй байдлын стандарттай хамт гардаж авсан байгаа. Тэгэхээр яг манай баг бол зөвхөн би л энд гарч ярьж байгаа болохоос биш олон багийн одоо гишүүдийн тусламжтайгаар сүүлийн 6-7 сарын одоо энэ нэг ажил болсон төсөл болсон. Тэг ямар ч сайн амжилттай хэрэгжүүлсэн. Гэхдээ яг зөв олон улсын стандартын сертификатыг авна гэдэг бол нэг асуудал. Тэрийг ингээд баталгаажуулаад хэрэгжүүлээд ингээд тогтвортой авч явна гэдэг бол дараагийн асуудал. Тэгэхээр бид нар бол зөвхөн энэ стандарт техник шатыгаа давлаа гэж харж байгаа. Дараагийн жилүүдэд энэ стандартын хэрэгжилтийг улам төгөлдржүүлээд улам баталгаажуулаад явна гэж харж байгаа. Та хоёр дахь одоо зүйлээ илүү тодруулаад ярил те. Ямар стандарт, ямар харилцагчийн туршлага гэдэг. Одоо яг зөв бидний мэддэг нь болохоор аюул олон одоо утасны ухаалаг аппликейшнуудтай болоход бид нар user experience гэж ярьдаг тийм. Тэр нь болохоор хэрэглэгчийн туршлага. Харилцагчийн туршлага гэдэг нь болохоор одоо банк санхүүгийн байгууллагад харилцагч анх одоо хаалгаар нь ороод бүртгүүлээд хаалга гэдэг нь болохоор аппликейшн хийж болно, салбарч хийж болно тийм. Бүртгүүлээд тусалцаа үйлчилгээ аваад бүтээгдэхүүн үйлчлэгээ ингээд харилцагчийн үйлчлэгээс авж байгаа энэ бүх үе дээр авж байгаа туршлагыг хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр эргээд ягаад user experience-ээс өөр болчихвоо гэхээр хэдийгээр санхүүгийн байгууллага бүрэн дижиталчсан гэж байгаа ч гэсэн салбарын үйлчлэг нь байж ах хэвээр. Одоо нийгмийн тусгай хэрэгцээтэй иргэдэд үйлчлдэг хэсгүүд нь байж ах хэвээр. Тэр бүх одоо стандартуудыг одоо нэг болгож байгаа гэсэн санаатай байна. Та сая хэлж ин л да одоо бид салбар дээр очихгүйгээр тийм ээ бүр аппликейшн, супер аппликейшн, арт аппликейшн хэрэглээд ерөөсө 10 секундын дотор л зээл авах боломж бол бидний гарт тийм бий болж байна гэж. Тэгэхээр өөр танд одоо санхүүгийн салбар дахь энэ дижитал өөрчлөлтүүд нь хэрэглэгчдэд яг ямар бодит одоо өөрчлөлтүүдийг, твшилтүүдийг авчирч байгаа харагдаж байгаа вэ? Мөн ирээдүйд ямар өөрчлөлтүүдийг авчрах бас боломжтой гэж та үзэж байгаа болоо? Тийм. Манай арт аппликейшны хувьд болохоор маш олон бүтээгдэхүүнүүд байгаа. Одоо зөвхөн арт кредит гэхгүйгээр арт даатгал, арт актив гэдэг ч юм уу, арт securities гэдэг арт аппликейшн гэдэг нэг аппликейшн руу ороод хүн зээлээ авч чадна, хоримтлаа хийж чадна, цаа хөрөнгө оруулалтаа хийж чадна гэдэг юм. Олон бүтээгдэхүүнүүд байгаа. Тэгэхээр одоо зүгээр бидний харж байгаа өнцөг бол энэ бол магадгүй одоо бизнес төвтэй модель байгаа. Энийг илүү харилцагч төвтэй модель болгохын тулд бид нэр харилцагчийн туршлагын стандартаа нэвтрүүлээд илүү ойрхон болгож байгаа. Одоо бол санхүүгийн үйлчлэг хүмүүс яаж аваад байгаа гэхээр чинь зээл ч юм уу те хүмүүс бүтээгдэхүүнээ хайж очиж аваад байгаа. Хаанаас би зээл авах вэ? Магадгүй зээл нэрхтээ болоход тухайн бүтээгдэхүүн харилцагч дээр өөрөө очдөг бол энэ бол санхүүгийн жинхэнэ дижитал шилжилт болж чадна гэж ард санхүүгийн нэгдлийн одоо харж байгаа өнцөг бол тийм байгаа. Бидний амбиц ч гэсэн тийм. Тэгэхээр бид нар энэ дээрээ харилцагчийн туршлагын стандартаа сайжруулсан, дээрээс нь хиймэл оюун дэвшилтэт технологиудыг оруулснаар харилцагчид хэрэгтэй бүтээгдэхүүнүүдийг нь тухайн цаг үед нь хамгийн тохиромжтой нөхцлөөр санал болгож чаддаг тийм зүйл рүү чиглээд явж байгаа гэсэн. Энэ бүр өстой супер юм шүү тий. Ер нь бол хүмүүс өөрөө хайх биш. Та хэд манай өөрсдөө судалгаа хийгээд тухайн үед ямар одоо үйлчлэгээ хэрэгтэй байна гэдгийг санал болгох нь шүү дээ. Яг тийм. Гэтэ яг энэ дээр болохоор манай бизнесийн бас давуу тал байгаа. Ард санхүүгийн нэгдэл бол нийтээрээ бас олон санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд цогцлоогоод нийлүүлээд нэг дор ингээд аваад явж байгаа. Дээрээс нь бид хөрөнгө оруулалт үндэснийг цогцлоо гэсэн үндсэн алсын хараан донд энэ үйл явуулж байгаа. Тэнгүүд энэ үндсэн алсын хараан донд явж байгаа энэ олон жилийн үйл ажиллагааны донд бид нар харилцагчийн маш том одоо баазтай болсон. Харилцагчийн баазтай үсгээд. Тэнгүүд тэр харилцагчийн бааз дотор зөвхөн зээл авдаг биш. Хөрөнгө оруулалт сонирхдаг. Эсвэл даатгалын бүтээгдэхүүн сонирхдаг. Янз бүрийн санхүүгийн ялгаатай бүтээгдэхүүн сонирхдаг хүмүүс байгаа. Тэгэхээр бид нар зөвхөн одоо яг л одоо харилцагчийн туршлагаа бодсон ч гэсэн ардапын бүх харилцагчдад яг л зээл авдаг харилцагчийг нэг юм одоо тэрлээд харж болохгүй. Ялгаатай харилцагчдад ялгаатай сегментүүдэд ялгаатай бодлого явуулж, ялгаатай бүтээгдэхүүн үйлчлэгийг нь зөв цаг үед нь санал болгох нь айгүй чухал болж байгаа. Тэгэхээр бидний нэг сорилт, нэг талаасаа сорилт, нөгөө талаасаа биднэрт энэ датабаз дээр тулгуурлаад бид нэр зөв бүтээгдэхүүн үйлчлэгийг нь санал болгож чадах тийм нэг орон зай бас боломж бас байгаад байгаа, туршлага байгаад байгаа гэж хараад байгаа. Тэр хиймэл оюун ухаан бол одоо салбар бүртэл ороод ирлээ тий. Ганцхан одоо банк санхүү гэхээсээ илүү ер нь эрүүл мэндийн салбар, за мөн одоо зам тээвэр гэдэг ч юм олон зүйл дээр илүү ажиглагдаж байна. Тэгэхээр та бүгдийн хувьд ялангуяа энэ дижитал шилжилт хийж байгаа яг энэ цаг мөчид тий хиймэл оюун ухааныг санхүүгийн үйлчилгээндээ хэрхэн уялдаа холбоотоос ажилуулж байгаа вэ? Ямар ололт амжилтыг бас гаргаж байгаа бол тийм ээ. Тийм. Юун дээр хамгийн ихэнд яригдах зүйл нь хиймэл оюун ухаан, хиймэл оюун гэдэг зүйл
одоо Монгол улсад яаж орж ирсэн гэдэргээд бодохоор дата мэдээлэлтэй газар л орж ирж байгаа. Тэгэхээр хамгийн анх одоо магадгүй 10 жилийн өмнө ер нь бол энэ зүйл ингээ хамгийн эрчтэй яригдж эхэлсэн. 10 жилийн өмнө ярьж эхэлж явах үе дататай салбарууд болохоор банк санхүү эсвэл үүрэн телефон байсан. Энэ хоёр салбарт л одоо датаны асуудлууд яригдж эхэлж. За тэгээд санхүүгийн салбар бол аль хэдийн хэмнэл оюуны одоо нэвтрэлт эхэлчихсэн байгаа. Бид ч гэсэн одоо манай ард кредитийн бас гол бүтээгдэхүүнүүдийн нэг зээлийн үйлчлэг яваа да. Түүнд хэлсэн апп-аар ороод 10 секундээр одоо өөрийнхөө эрхийг шалгаж зээл авч болдог. Тэр зээлийн үйлчлэгэн дээр бид одоо хэмнэл оюуны нэвтрүүлтийг оруулахаар одоо бидний сайн мэдээр кредит скоринг гэж ярьдаг тийм. Кредит скоринг дээр хэмнэл оюуны аппаратуудыг оруулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр энэ дээр бас дотоодын болон гадны том экспертүүдтэй компаниудтай хамтраад ажиллаж байгаа. Аливаа бүтээгдэхүүн үйлчлэгээ зах зээл дээр нэвтрэн гэхдээ бүтээгдэхүүнийхээ нөхцөлийн хувьд цаатлын техник хүүхдийн хувьд тасралтгүй хөгжих хэрэгтэй. Бид ч гэсэн тийм учраас ингээд тасралтгүй хөгжүүлэхээр зорддог. Тэн дээр хэмнэл оюуны одоо хэрэглээг нэвтрүүлэхээр зорж байгаа. Хоёр дахь нь гэх юм бол одоо бид нар дотоод процесс дээр харилцагчийн туршлагаа харсан ч гэсэн одоо харилцагч одоо санал гомдол хэлэх эсвэл одоо заавар зөвлөгөө авах гээд олон суугаар хандж болно. Биднэрт бол маш олон сууг байна шүү дээ. Одоо ялангуяа техник технологи тэмцээд салбараас гадна Instagram, Facebook те зөв шууд харилцагч үйлчлэгээр залгадаг ч гэдэм олон суугаад байгаа. Энэ суугууд дээр нь бид нар зөв оновчтой зөв мэдээллийг богино хугацаанд өгөхийн тулд хэмнэл оюуны хэрэглээ зайлшгүй хэрэгтэй болчиход байгаа. Тэгээд дээрээс нь нөгөө талдаа бид нар харилцагчийн одоо кэр хийж байгаа асуудлуудаа бид нар яаж хянах уу гэдэг дээр бас хэмнэл оюуны талаар нэвтрэн. Тэгэхээр энэ жишээ бол одоо банк санхүүгийн байгууллагын дотоодын процесс төр хэмнэл оюуныг яаж нэвтрүүлэх вэ гэдэг асуудал яригдчих. Тэгэхээр бол энэ дээр бас нэлээд бид нар ажлуудыг судалгааны төвшөнд бол хийгээ явж байгаа. Гурав дахь нь бол түрүүний танд хэлсэн харилцагч бүтээгдэхүүнээ хааж очдог биш бүтээгдэхүүн харилцаг дээр очдог болгоё гэх. Тэгэхээр тэрэн дээр бас хэмнэл оюуны одоо төслүүд бас манай дээр хэрэгжиж байгаа. Тэгэхээр бол хэмнэл оюуныг бол угаасаа л банк санхүүгийн салбар гэлтгүй бүх салбар одоо хэрэгжилж байгаа, нэвтрүүлэхгээ зорж байгаа. Тэрэн дээр бас ард санхүүгийн хэдэл бол хоцрохгүйгээр бас урд нь алах гэж зориод ажиллаж байгаа. Та сая бас ярианыхаа ихэнд хэлж байлаа л да. Монгол улсад яг албан ёсоор үйл ажиллагаа явуулж байгаа 500 гаруй банк бус санхүүгийн байгууллагад ажилладаг гэдэг чинь арт кредит банк бус санхүүгийн байгууллага бол өнөөдөр 15 жилийнхэн ойг тэмдэглээд байгаа, тэмдэглэж байгаа юм туршлагатай хамт олон байна. За тэгээд мөн яриан дээрээ та хэлсэн ISO стандарт мэдээллийн аюулгүй байдлын юм стандартыг хангасан хэдэн одоо банк бус санхүүгийн байгууллага байдаг бол тий бас энэ нь бол эргээд хэрэглэгчдэд ямар давуу талыг бас авчрах бол энэ талаар бас мэдээлэл өгвөл. Бид бол яг ард кредит бол нийт 9 тусгай зөвшөөрлөө эзэмшдэг. 9 тусгай зөвшөөрөл нь болохоор манай зохицуулж байгууллага гэдэг нь бол 1-р Монгол анх 2-р санхүүгийн зохицуулах хороо. За санхүүгийн зохицуулах хорооны сүүлийн одоо зохицуулалтаар журмуудаар бол финтек үйлчлэгээ буюу одоо энэ апп-аар зайнаас одоо зээлийн үйлчлэгээ үзүүлж байгаа, зайнаас бүтээгдэхүүн үйлчлэгээ үзүүлж байгаа компаниуд бүгдээрээ мэдээллийн аюулгүй байдлын стандартыг одоо авах хэрэгтэй гэдэг шаардлага хангаж байгаа. Ард кредит бол өмнө мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангаж ирсэн. Энэ жил дахин баталгаажуулаад дараагийн сертификат авсан нэг зүйл байна. Тэгэхээр бол мэдээллийн аюулгүй байдлын стандартыг бол Монгол улсад бол харьцангуй одоо танил болчихсон. Олон газар бол нэвтрээд явж байгаа. Эсвэргээрээ миний хоёр дахь хэлсэн хайлайт буюу одоо IDC-XS буюу харилцагчийн туршлагын стандарт нь тэр бол харьцангуй шинэ зүйл гэж бол харж байгаа. Тэгэхээр энэ зүйлийг бол бас нэвтрүүлсэн банк усуд бол одоо төдийлөн олон биш болоо гэж бодож байгаа. Гэтэ бас нарийн том мэдээг нь би бэлдсэнгүй үрээд ирлээ ажиллаа. Зүгээр. Тэгэхээр дижитал харилцагчийн туршлагын стандарт гэдэг талаар бас сая шинэхэн бас байж болох зүйл гэж байна. Тэгэхээр энийг илүү дэлгэр өнгөө ярил тий. Яг юу хэлээд байна? Ямар стандартаар, ямар чиглэлээр яаж явдаг юм болоо? Ер нь бол яг зүгээр анх бол бид яагаад энэ стандартуудыг авахд зорж байгаа вэ гэхээр мэдээч хэрэг бид нар өөрсдийнхөө дотоодын үйл ажиллагаа стандарт процессуудаа бодлого журмуудаа сайжруулъя, дотоод үйл ажиллагаудаа сайжруулъя. Хоёрдугаар гадагшаа чиглэж байгаа бүтээгдэхүүн үйлчлэгээнүүд дээр илүү одоо нэг шат ахиулъя гэдэг. Гуравдугаарт болохоор магадгүй хөрөнгө оруулагчид бидэнд одоо итгэж байгаа одоо гадны хамтрагчид тэднэртэй бас бид нар нэг ийм одоо стандарттай ийм төвчний байгуулах шүү гэж харуулах том мессеж өгөх зорилготой. Анх IDC-XS төсөл хэрэгжихэд бол ер нь бол ийм бас том нүсэр төсөл болно гэж бодоагүй. Гэхдээ нэлээд 3 удаагийн шалгалт орсон. 3 удаагийн шалгалтаар ямар ч байсан манай баг хамт олон бол 100%-аас 98%-тай оноогоо аваад тэнцэж байгаа. Тэгэхээр бол энэ бол нэлээд өндөр авч байгаа. Тэгэхээр энэ стандарт ямар стандарт вэ гэхээр харилцагчийн туршлага гэдэг бол харилцагч санхүүгийн үйлчлэгээ за апп-аар нэвтэрж ороод бүтээгдэхүүн үйлчлэгээ ингээд нэвтрүүлээд орох. За эргээд бүтээгдэхүүн үйлчлэгээний ойлгомжтой байх. Бүтээгдэхүүн авсны дараа одоо яаж хэрэглэх үү, зээлийн яаж төлөх нь ойлгомжтой байх. Ямар нэг асуудал гарахад эргээд харилцагчийн үйлчлэгээ эсвэл бусад суугаараа дамжаад ороход тэр бүтээгдэхүүн одоо заавар зөвлөгөө нь
ойлгомжтой байна уу гэдэг зүйлийг л харилцагчдын туршлага гэж хэлнэ. Буюу харилцагч банкны үйлчлэгээ авахаар ирсэн. За тэр бүх одоо user journey буюу бүх одоо хугацаанд ойлгомжтой зөв туршлага авч яах уу гэдгийг л хэлж байгаа. Тэгэхээр энэ бол айгүй тийм чухал стандарт гэж харж байгаа. Ямар ч хэсэг эхний байдлаар бол бид нэр эхний жилээ бол амжилттай энэ стандартаа бол хангасан. Дараагийн жилүүдэд нэг батгаад явах өөрөө хүлээж байгаа. Тэгэхээр бид бол дөнгөж стандартаа авсны араас ирэх 1 жилийн төлөвлөгөө одоо бол яг батлах гэж байгаа. Ирэх 1 жилийн хугацаанд бид нар энэ харилцагчдын туршлагыг сайжруулах хангах хураанд ийм ажлууд хийнэ гэдэг баталж байгаа. Тэр ажлынхаа өрөөнд дээр бүх одоо процессуудын хүрээнд сайжруулалтуудаа тасралтгүй ингээд хийгээд явна гэсэн. Аха. Та сая ярин дундаа бол хэлсэн. Гэхдээ харилцагчийн туршлагын стандарттай байснаар та бүхэнд ирээдүйд ямар том үр өгөөжийг өгөхөр юм шиг одоо та бүхэн төлөвлөж харж байгаа бол тийм. Нэгдүгürt бол бид бол өөрсдөө маш их зүйлийг суралцж байгаа. Дотоод процессыг сайжирч байгаа. Хоёрдугаарт бол хамгийн чухал өгж байгаа зүйл нь энэ байгууллага харилцагчийн туршлагын стандартыг хангасан гэдэг бол энэ байгууллага бол ямар байгууллага вэ гэдэг бол тодорхой төвчөнд өдрийг ахиулаад өгч байгаа. Одоо сайн бид нар гадны хөрөнгө оруулагчид руу за бид нар ISO мэдээлэл аюулгүйн ISO стандарттай ID6 стандарттай гэж хэлэхэд бол за тийм стандарт байхгүй гэж хэлэх хооронд бол асар том зөрүү байна. Тэгэхээр бид нар гадны хөрөнгө оруулагчдад бол том мессеж өгнө. Дотооддоо ч гэсэн бид нар тэр стандартаа хангасан өдрөө шууд ингээд вебсайтаа байрлуулж авах. За бид нар энийг авчлаа шүү. Тэр бол хөрөнгө оруулагчид харилцагчдад бол том одоо мессеж өгч байгаа гэж харж байгаа. Та бүгдийн хувьд Арт Кредит банк бус санхүүгийн байгууллагын хувьд одоо дижитал хөгжлийн хувьд ирээдүйн гол одоо зорилгууд ер нь юу байгаа вэ? Мэдээж сая дурдсанчлаа эдгээр стандартуудаа бол яг дүрм журмын дагуу стандартын дагуу авч явах нь бас нэлээд чухал байгаа ах танд өөр бас яг ийм чиглэж байгаа зорилго байвал бас хэлхийг хүсэж байна. Ер нь санхүүгийн байгууллага гэлтгүү Монгол Улс чинь одоо зах зээлийн нийгэмд шилжээд төдийлөн урт хугацааг өнгөрөг байгаа. Санхүүгийн байгууллага гэлтгүү дийлэнх одоо энэ бизнесийн шийдвэр гаргалтууд одоо хүртэл яг өгөгдөл шинжилгээнд дээр биш илүү одоо интуц одоо туршлага дээр зүүн савн дээр шийдвэрлэл гараа яваад байгаа юм шиг болж хард. Одоо бол бүх компаниуд одоо дата цуглуулах, датан дээр шийдвэрлэх юг одоо ингээд зорж байгаа. Ард санхүүгийн нэгдэл ер нь нийтээрээ бидний зорж байгаас нэг зүйл нь data driven decision making буюу өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэвтрүүлнэ гэдээ харж байгаа. Бид өгөгдөл суурилнаа. Интуц дээр биш. Одоо туршлага дээр биш. Өгөгдөл суурилж байгаа. Тэр зүйлийг нэвтрүүлэхээр бид нар ажиллаж байгаа. Үүнтэй зэрэгцээд одоо шин тутам хөгжиж буй хэмэл оюуны одоо хэрэглээг бүх төвшөнд нэвтрүүлэхээр зорж ажиллаж байгаа. Түрүүнд хэлсэнчлэн бидний яг одоогийн гарцсан байгаа амбицийн одоо энэ саяхан яригдсан стандартууд бол нэг ажлын одоо тодорхой хэсэг болоод явж байгаа. Тэр бол бид арт аппликейшны вершн 6 буюу дараагийн хувилбарын одоо хөгжүүлэлтийн ажил руу орчихсон байгаа. Одоо бол хэрэгжилж байгаа харилцагчдын хэрэгжилж байгаа хувилбар болохоор вершн 5 гэ 5 дугаар хувилбар байгаа. Бид нар 6 дугаар хувилбарыг нэвтрүүлэхээр төслийн ажлууд явж байгаа. 6 дугаар хувилбарыг бид бизнес төвтэй биш, илүү харилцагч төвтэй. Бүх одоо дэлгүүр рүү оронгууд одоо ингээд бүтээгдэхүүн бараа бүтээнд ялгцсан байдаг шүү дээ. Тэрэн шиг та аппликейшн руу ороход танд хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь л таны лангуун дээр тавьж. Танд хамгийн хэрэгтэй бүтээгдэхүүн үйлчлэгийг чинь лангууны зурдталд нь ингээд тавьдаг чигээд. Энэ зүйлийг хийх гээд байна. Тэгэхээр энийг бол бид нар харилцагч төвтэй модель руу шилжинэ гэж харж байгаа. Харилцагч төвтэй модель руу шилжихийн тулд бид нар олон стандартуудыг дотоод нэвтрүүлээ, тэрийг хангаад явахыг зорино. Цаашдаа бид нар хэмэл оюуны бүх одоо боломжуудыг бүх шатанда дотоод болон одоо харилцагчийн төвшөнд очиж байгаа бүх төр шатанда нэвтрүүлэхээр зорж байгаа. Тэгэхээр товчхондоо би яриагаа бацаад хэлэхэд нэгд бид өгдөл суурилсан шийдвэр гаргалтын модель руу шилжинэ. Хоёрт бид нар бүтээгдэхүүн үйлчлэгийг хүргэхдээ бизнес төвтэй биш харилцагч төвтэй модель руу шилжүүлж одоо хүргэхийг зарж байгаа. Хүн тус бүрлөө харилцагч болгороо чиглэсэн байх нь шүү дээ. Ер нь бол стартапыг бол супер ап гэд бол нэрлээд за бүр ингээд хэрэгэлдэг хүмүүс бол үнэхээр ам сайтай гэдэм билээ. Тэгээд тэнцээ бол стартап дээр бол бүх зүйлс нь байдаг. За мөн одоо төлбөр тооцоо, торгуул одоо юу гэдгийг өөрийнх нь одоо юу гэдгийг ингээд тэтгэврийн дансаа хүртэл нээсэн, хүүхдийн дансаа хүртэл нээсэн, зээлээ хүртэл авдаг гэдэг ч юм уу олон даваа тал бас байдаг. За тэгээд хэрэглэгчдээс ер нь хүсэж байгаа хүсэлтүүд, хүсэл сонирхлууд ер нь юу байгаа юм шиг анзаарагдаж байгаа вэ таны хувьд? Яг бид нэг харилцагчдын ирж байгаа хүсэл сонирхлыг бол тогтмол аваад хянаад явчих сайжралтууд нээдэг. За ямар нэг апптаар ямар нэг алдаа гарлаа гэдэг бол тэрийг богино хугацаанд засаад ичдэг. Яг та хоёрыг одоо ярилцаад сууж байх цаг үед манай ард санхүүгийн нэгдлийн одоо багууд хөдөө оромтгаар ажиллаж байгаа. Тэгээ хөдөө оромтгаар харилцагчдынхаа одоо санал хүсэлтийг аваад одоо бүтээгдэхүүнээ танилцуулаад явж байгаа. Тэр үедэр бол тодорхой саналууд илтгэн илүү нэг ойлгомжтой болгоод өгч байгаа гэдэг байна. Яагаад гэвэл бид ард
супер апыг бүтээгтэй бизнес төвтэй буюу одоо бүтээгдэхүүн үйлчлэгийг ямар ч байсан байршуулж чадсан. Одоо илүүгээр харилцагчтай ойлгомжтой, харилцагчтай илүү тухайн бүтээгдэхүүн илүү ойрхон болгохын тулд бид нар user experience харилцагчийн туршлага талаасаа сайжруулна. Дээрээс нь түрүүний хэлээдсэн бүтээгдэхүүн үйлчлэгээ тухайн харилцагчтай илүү оновчтой, тухайн харилцагчтай зориулсан байдлаар нь гаргаж ирэх нь бидний зорилго байна. Тэгэхээр энэнийг одоо ярихдаа та сая харилцагчид юу хүсэж байна вэ гэдэг бид нар энэ төслийг эхлүүлэхдээ бас харилцагтайгаа үс сонирхол төр тулгуурлаж авч байгаа. Яг одоо нэг харилцагчийн туршлага апп дотор байгаа бүтээгдэхүүнүүдийн байршлууд байна шүү дээ. Энийг гаргахтаа хүртэл бид нар датагаа гаргадаг. Хүмүүс ер нь ямар бүтээгдэхүүнүүд хамт авдаг ингээд. Бид нар 10 20 бүтээгдэхүүнтэй байж болно шүү дээ. Гэтэ аль алиг нь хамт нь авдаг. Хэзээ ч хамт авахгүй гэж бүтээгдэхүүн гэж бас байна шүү дээ. Бас байна. Тийм. Баян хамт авдаг бүтээгдэхүүн гэж байдаг. Тэгэхээр тэр хамт авдаг бүтээгдэхүүнүүд нь хамтд нь байршуулж гэдэг ч юм уу тийм. Энэ талаас нь бид нар бүтээгдэхүүнүүдээ байршуулдаг. Ягаад илүү харилцагчийнхаа датан дээр суурлаад энэ одоо шинэ төслөө хэрэгжүүлж байгаа гэсэн. Жишээ нь сонирхолтой санагдаж байна л да. Жишээ нь ямар одоо бүтээгдэхүүнүүд илүү ингээд хамт хорчиж хүмүүс их хамтд нь авах нь түгээмэл байгаа даа тийм ээ. Яг юун дээр байгаа даа. Таам түгөө одоо лото. Мэднэ. Манай лотог аягүй хүмүүс авдаг тийм. Аягүй тийм том бүлэг байдаг. Манайхаас ингээд өдөр тутмын одоо ингээд үйл одоо нэг хэрэглээг одоо зээлээр ингээд авч одоо манай үнэн чиргэлж болцсон зээл авдаг. Зээл авна байнга одоо гүйлгээ юм. Зээл авдаг. Тэгээд гүйлгээ өдөр тутмын гүйлгээ бүгдийг нь хард апаар хийдэг. Тэнгүүтээ лото авдаг. Тийм хүмүүс аягүй байдаг. Тийм. Тэгэхээр яг зөвөр энэ дээр санхүүгийн үйлчлэгээнүүдийн чинь давтамж нь өөр. Даатгалыг болж чинь хүн өдрөөлгө хэлэхгүй шүү дээ. Тэгэхээр давтамж нь өөр. Эсвэргээрээ гүйлгээ гэдэг зүйл чинь бол хүн өдөрт хэд хийж байгаа байхгүй. Зээлийг бол хүн бас одоо 7 хоногт нэг авч болно те. Лотоо бас өдөрт хэд авч болно. Тэгэхээр энэ бол давтамж нь санхүү үйлчлэгээ чинь төрлөөслөөр давтамж нь өөр. Саяын миний хэлсэн зүйлүүд бол хамгийн давтамжтай бүтээгдэхүүнүүд л байна. Энэ давтамжтай бүтээгдэхүүнүүдийг авдаг харилцагчдын бас нэг юм бүлэг маш их байгаа. Бид бас янз бүрийн одоо бүтээгдэхүүнүүдийг ингээд туршаад нэвтрүүлэх тусам ингээд манай дата баз их болоод ирж байгаа. Тэр дээр бид нар харилцагчийн сегменташныг одоо харилцагчийн одоо сегментчлэг маш их хийдэг. Тэгвэл одоо бид нар бүх одоо харилцагчдаа нэг гэж үзээд бүгдэнд нь нэг одоо бодлого явуулаад нэг мессеж өгүүлж болохгүй. Тэгэхээр харилцагчийн сегментийн бодлогыг бас бид нар нэвтрүүлээд яваад байгаа. Тэгэхээр та хэрвээ манай апп руу орох юм бол 100 дэд болонтой нэг одны хэсэг байгаа. Тэр одны хэсэг нь болохоор харилцагчаа сегментлээд байгаа байхгүй бид нар. Хэр үнэн харилцагчин, хэр удаан хэрглэж байгаа, хэр давтамжтай хэргэлт ингээд. Тэр модулууд дээр бид нар сурлаад нэг модель сургачихсан. Тэн дээр бид нар харилцагчаа сегментлж байгаа гэсэн. Ер нь л одоо хэрэгэлд сурахгүй л болохгүй л болж байгаа юм байна да. Тий. Одоо нэг сайн оролдож үзмээр байна. Тэгээ 642 лотог бол маш сайн мэднэ. Сүүлд бас хагас тэрбумт үргийг нэг эмхтэй аацтай эмхтэй бүр ацтан болоод манад бүр зочноор орж исэн. Тэгээд гайхалтай яг тэр хагас тэрбумт үргийн ацтан болно гэдэг чинь бас гой мэдрэмж авахтаа гэж тухайн үедээ бодож л байлаа. Тэгээд магадгүй өнөөдөр студид орж ирээд миний асуугаагүй таны бас хэлхийг зорж исэн бас зүйл байгаа бол хэлж болно. За мөн магадгүй харилцагчид болоо хөрөнгө оруулагчтай хандаж бас хэлэх үгүй л үзэгчтэй хандаад хэлчих болно. Тийм аа. Бас арт апыг харахаа хэрэгэлж амжаагүй те хэрэгэлж үзэж байгаагүй хүмүүс бас юу гэж хэлэх бол те. За би хоёр дахь асуултаас нэглэе. Тэгээ. Хэрвээ та арт апыг хэрэгэлж үзээгүй. Гэтэ ер нь яг арт апыг суулгаагүй юм гэж баг байхгүй. Яг л арт санхүүгийн нэгдлийн хүрээнд нийтдээ яг ингээд бүртгэлээр ямар ядаж нэг удаа ороод бүртгүүлсэн 1.8 сая хүн байдаг. Тэгэхээр чи Монгол улсын нийт хүн амын тал нь ороод ирсэн байгаа. Тэгэхээр ардапыг ямар нэгэн байдлаар хүмүүс холбогдож ирсэн байгаа гэдэг. Гэхдээ ардапыг хэрвээ та хэрэглэж үзээг бол нэвтрээд хэрэглээд үзээрэй. Илүү одоо бид нар өдөр тутамдаа ингээд тасралтгүй сайжруулад явж байгаа. Олон бүтээгдэхүүнүүдийг одоо ингээд нэвтрүүлээд харилцагчтай илүү ойрхон болгох гээд явж байгаа. Тэгэхээр тасралтгүй сайжруулалтыг хийсээр байх учраас та ардапыг нэгдээрэй гэж хүсье. Эхний асуултан дээр нь болохоор за арт кредит банк ус санхүүгийн байгууллага ямар ч гэсэн өнөөдөр 15 жилийн яваа тэмдэглэж байна. Энэ хүрээндээ бас олон ажлуудыг хийгээд бас нэг чухал байсан ажлууд нь болохоор түрүүнд дурдсанчлан мэдээлэл баялаг байдлын олон улсын стандарт, харилцагын туршлагын олон улсын стандарт гэдэг энэ хоёр туршлагын энэ хоёр стандартыг бид ямар ч байсан амжилттай хамгаалаад авчихсан. Энэ зүйлийг бидэнд юуг баталж байгаа вэ гэхээр ямар ч байсан манай дотоод процесс үйл ажиллагаа энэ бизнес явж байгаа процесс маань ер нь олон улсын стандартад нийцэж байна гэдгийг бол бид нар дотооддоо болон гадаад ингээ баталж өгсөн. Тэгээ бид цаашдаа зөвхөн ингээ зогсохгүй стандартуудаа улам сайжруулах одоо хэрэгжилтийг нь хангах үүднээс бол тасралтгүй сайжруулалт хийгээд явна. Нөгөө талдаа бид нар ардапыг илүү бизнес төвтэй биш харилцагч төвтэй болгохоор зорж ажиллаж байгаа. Энэ өрөөнд бол олон ажлуудыг хийн. Дараагийн ажлууд нь хоёр стандартыг авсны араас дараагийн ажлууд нь бол аль хэдийн эхэлж гисэн байгаа дараагийн төслүүд нь. Тэгээ удахгүй бас энэ төслүүдийн талаар бас олон нийтэд мэдээлэл өгөөд явнаа. Тэгэхээр бид бол тасралтгүй сайжруулалт хийгээд илүү харилцагчтай ойрхон бүтээгдэхүүнүүдийг өгөхийн тулд бол тасралтгүй баг хамт олноороо ажиллаад явж байгаа. Тэгэхээр харилцагчгаа үйлчлэгийг илүү төвлөржүүлэхийн тулд ажиллаад явна да.
Би Артапыг бол маш олон зүйлийг нэг дор багтаасан, хүний цагийг хэмнэсэн, за мөн одоо боломжуудыг их ойроос авах боломжийг өгдөг юм болов гэж бас хараад идэг юм аа. Тэгээд таны хувьд тий яг дотор нь ажиллаж байгаа хүний хувьд яг Артапыг хэрэгэлдэг болон хэрэгэлдэггүй хоёр хүний ялгааг хэлэх юм бол тий хэрвээ та Артапыг хэрэгэлснээрээ ямар давуу талыг бусад апаас илүү давуу талыг авах бол бусад апаас ялгаатай нь ард ап дотор бүх санхүүгийн үйлчлэл байгаа. Бусад ап бол ингээд зарим нэг байдлаар төрөлдсөн байгаа. Бүх санхүүгийн үйлчлэл байгаа. Та одоо ингээд хоёлаа бодъё л доо. За гэрийн доотлын жижиг хүнсний дэлгүүр ороход бараа бүтээгдэхүүнүүдээ би ингээд энэ тэмдэглэл авчдаг тийм. Эсвэргээрээ том хүнсний дэлгүүр ороод бүх одоо аялал жуулчлал цахилгаан бараатай ингээд бүх одоо ингээд том одоо хайпермаркет орлоо гэж бодоход чинь олоход нэг талаараа бүх юм байгаа гэдэг нь бол гоё. Нөгөө талаараа бол олоход хэцүү болчихдаг тийм. Тэгэхээр ардапыг хэрэглэдэг хүмүүс, тогтмол хэрэглэдэг хүмүүс бол ардап айлд хэрэглээ сурчсан. Санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний одоо санхүүгийн мэдлэг нь одоо маш өндөр болсон хүмүүс байгаад идэх гэж би хардаг. Тэгэхээр бол бүх бүтээгдэхүүнлүүдийг мэдсэн. Яг санхүүгийн одоо боловсрол гэж ярих юм бол зарим хүмүүс бол хөрөнгө оруулалтын талаар боловсрол хүрээгүй байгаа даа ч юм уу. Тийм хүмүүс байгаа шүү дээ. Ардапын харилцагчд бол санхүүгийн боловсрол нь бол тодорхой хэмжээнд сайжраад нэг түвшинд хүрчихсэн. Тэгээд бүтээгдэхүүнлүүдээ хаанаас авах юм гэдэг аюул сан ойлгоцсон хүмүүс байгаа даа. Маш гоё бас сонирхолтой үнцгийг гаргаж өглөө. За тэгээд өнөөдөр бидний ярилцах одоо цаг өндөрлөж байна. Тэгээд өнөөдөр цаг цаа гарган ирсэн танд баярлалаа. Мөн Арт Кредит банк бус санхүүгийн байгууллагын дижитал хөгжил эрхэлсэн захирал Алтан Үлзий ялла та нарт 15 жилийн ой мэндийг хүргээ. Тэгээд илүү бас гоё үйл ажиллагаа явуулж байгаад нь баярлалаа. Хэрэглэгчдээ илүү ойртож байгаад нь илүү амар хэлбэр олж байгаад нь талархаж байна. Тэгээд ажлын амжилт хүсье. За танай хамтланд бас баярлалаа. За баярлалаа. За баярлалаа.